За амралтын өдрийн мэндэ манайхаа. За мотор Канада стандартын байшин мотор байшин барихдаа авар төмрөөч байсан болно л доо. Нэг анхаарах зүйл надад санагдаад байдаг монголчууд манай өрөө дундын тасалгаагаа хийчээд өрөө дундын тасалгааныхаа ханнуудыг бүгдийг хийж төлөвлөгөөгөө гаргачаад сүүлд нь ингэж дээврийнхаа модыг дээврийнхаа арамыг өгсөрж тавих хамгийн үр дүнтэй. Энэ бол хамгийн шилдэг арга. Жишээлбэл одоо манайхан доод өрөө тасалгааныхаа ханыг хийгээгүй ээжиж ингээд 5 м-тэй ч юм уу 6 м-тэй ч юм уу урт дээврийн арам загнахлаар тэднээс нь болохоор нөгөө дотор ханны тусгаарлалт хийхээс өмнө баг зэрэг суулт мод өгөөд гажинууд үүсэт байдаг. Тийм учраас манайхан байшин барихдаа өрөө дундын хан багнуудаа бүгдийг хийчээд тэрэн дээрээ суурлаад дээврийнхаа арамыг зангидж байвал илүү сайн шүү. Одоо ингэж зангидах бол их амархан байдаг. Ингэж зангидахын тулд биднээс байшингийнхаа хэмжээг маш цэвэр, маш яс авах хэрэгтэй. Хоёр талын хэмжээ, урт хэмжээ тий. Тэрэндээ тааруулаад нэг бэлтгэж бэлдээд тэр бэлтцээрээ одоо хичнээн юм фреймийн мод орох нь тэрийгэ тооцоолоод энэ газар доор хийж агаад сүүлд нь ингэж гаргаж тавьж өгсөд явал одоо их амар байдаг. Тэр дээр юм хийхээс гэхдээ энийг заавал нөгөө хөндлөн тулаасуудыг сайн хийж өгж явахгүй нэг тал руу ханарна. Угаасаа ханарна гэдгийг манайхан мэдж байгаа. Тэр тулаасуудыг сайн хийж, чойжнуудыг сайн хийж, сайн блоклж өгж явах хэрэгтэй шүү. Блоклно гэдэг нь юу гэвэл гацааж цаашаа хөдлөхгүйгээр цаашаа ханарахгүйгээр гэсэн үг. За манайхан бичлэгүүд таалагдж байвал фоллоу дараарай. Энэ бичлэгэн дээр асуух зүйл байвал мессеж бичээд шууд асууж болно шүү. Би хариултууд өгсөөр байгаа. За баярлалаа. За амралтын өдрийн мэндэ манайхаа. За мотор Канада стандартын байшин мотор байшин барихдаа авар төмрөөч байсан болно л доо. Нэг анхаарах зүйл надад санагдаад байдаг монголчууд манай өрөө дундын тасалгаагаа хийчээд өрөө дундын тасалгааныхаа ханнуудыг бүгдийг хийж төлөвлөгөөгөө гаргачаад сүүлд нь ингэж дээврийнхаа модыг дээврийнхаа арамыг өгсөрж тавих хамгийн үр дүнтэй. Энэ бол хамгийн шилдэг арга. Жишээлбэл одоо манайхан доод өрөө тасалгааныхаа ханыг хийгээгүй